За ингээд энэ хүү үйл ажиллагааны сэлхийг хагална уу хэмээн бид маркетингийн холбооны ерөнхийлөгчдөө бахархалтайгаар одоо үлдэхэд бэлэн байна. За яагаад гэвэл тэр Cannes Lions Festival of Creativity-ийн outdoor төрөл Монгол улсад төлөөлөн шүүгчээр ажилласан байгаа. Ингээд нийтийн ихэнх танилцуулмаар хэмээн Монголын маркетингийн холбооны ерөнхийлөгч Инх Баясгалан таныг тайлбар орж байна. Leonardo DiCaprio нөгөө Оскарын шагналах гээд асар их олон жил үлээсэн байдаг. Тэрнтэй адилхан LVMH-ийн 75 брэндүүд Cannes Арслан наадмын шагналыг авахын төлөө маш их шаргуу хөдөлмөрлөж байгааг та бүхэн сайн бичлэгээс харлаа. Энэ Cannes наадмын хувьд бол тэр Нобелийн шагнал, за Оскарын шагнал гэдэгтэй адилхан бүр 1954 оноос хойш эхэлж энэ хүү шагналыг маркетуудад, брэндүүдэд олгож ирсэн байгаа. Тэгээ өнөөдөр Монголын маркетингийн холбооны зүгээс та бүхэнд энэ жилийн голлох үйл явдлууд юу байв? Тэ? Бидний хувьд бол өмнө нь дэрэгдээс нь үздэг байсан бол одоо дунд нь орж илүү ойроос оролцох тэр боломж бол өргөн дэлгэр тохиолоо. За Монгол улсын павильон танилцуулагдсан, Давосын чуулга уулзалтанд Mongolia House гэдэгтэй адилхан Cannes наадмын талаар төр засаг маань хүртэл одоо ойлголттой болоод өв соёл уламжлалаа танилцуулъя гэж явсан байна. За үүнээс гадна манай Догигийн хэлснээр бид нар Cannes болон түүний Азийн салбар наадмуудад шүүгчтэй болж чадсан бас энэ жилийн бас нэгэн үйл явдал байгаа. Гэхдээ нэг чамлууштай зүйл байгаа. Тэр юу вэ гэхээр за 2017 оноос хойш бид нар заал дүүрэн захирлуудыг цуглуулаад энэ арга хэмжээг хийж байгаа. Одоо болтол энэ Cannes наадмын одоо аль нэг төрөлттэй медиа юм уу, аудитор юм уу, ТV юм уу аплай хийж байгаа хүмүүс гарч ирдэг вэ? 2013 онд Ogilvy гэдэг компани гэдэг те тэрний Парис салбараас нэг Cannes Арсланд нэг бүтээл нэр дэвшүүлсэн юм байна л та. Тэрнийх нь арт директороор ажиллаж исэн Эрдэнэ Чимэг охин байдаг. Тухайн үед чинь нөгөө Blogspot одоо байлаа шүү дээ. Одоогийн content creator, influencer, opinion leader бол байсан. Тэгээ влогийг уншиж байгаад харсан чинь манай охин маань 22 настай да. Сургуулаа төгсөөд дөнгөж нэгэн жилийн дараа 3 Cannes Арслан авсан байна. Effie гэдэг awards байдаг. Тэрнээс нэг медаль аваад London International Awards-аас дахиад 3 голд медалийг түүсэн юм байна. Би Монголын Ogilvy гэдэг одоо тухайн үед бол байдаг байсан. Найзтайгаа хамт одоо блогийг уншиж чаад хайж олоод дэлхийн хаана байна те очиж уулзаад ярилцах боломж тохиож исэн. Манай охинтой уулзж байхдаа
Би бол одоо ингээд цэгэр сороочгийн цамцтай тий. Нэг юм 10 жилийн хүүхэд чиг залхатлан нас болох асуусан. Тэрний хүчинд өнөөдөр бид нар Каны наадам дээр Монгол улс маань төлөөлөлтөй болсон болов уу гэж бодож байна. За блог спотоор эхэлсэн түүх маань кофений дискшн болоод байгаа газар нь очиж уулзаа. Тэгээд Каны наадмын энэ сонь сайхныг сонсоход мань хүн өөрийгөө 22 настай гэж голсонгүй. Каны наадмын 30 хүртэлх насны залуу маркетруудын тэмцээнд орно гэж өөрийгөө дарсангүй. Шууд үндсэн тайз руу шагналд нэр дэвшүүлсэн байгаа даа. Тэгээ энэ түүхээс авч үзвэл бид нар дандаа үзэгчийн судалт бол асуугаад байт юм биш ээ. Монголын дуу хоолой дэлхийн тавцанд гарсан миний ихтгэлээр гарч байгаа одоо хамгийн ихний сторийг та бүхэнд хуваалцлаа. За үүний дараа шүүгч гэж яг юу идэм бэ гэдэг харахаар. За энэ жил монголчууд нөгөө шилдэг маркетруудаа тодруулж байна те. Тэгсэн чинь Каны наадам дээр дэлхийн шилдэг маркетраа тодруулж байна. Тэр нь Apple-ийн Vice President of Marketing гэдэг Thor гэж залуу байна л та. Одоо энэ жилийн үед бол одоо үнэхээр хүн төрөлхтний түүхэнд байгаагүй асар их амжилттай контентууд хийснээрээ. За манай залуучууд бас одоо Apple-ийн тухай кейс мэсүүд оруулсан байлаа. Та бүхэн таалан сойрхох байхаа. За дэлхийн шилдэг бүтээлч улсаа шалгаруулж байна. Хамгийн шилдэг брэндэд тодруулж, компани тодруулж, энэ бүгдийн ард ажилтдаг багийг 79 орны шүүгчдийн төлөөлөл шалгаруулдаг байх нэ. Эдгээр шүүгчдийн бие бүрэлдэхүүнийг хараад үзэхээр үнэхээр дэлхийн топ хэмжээний захирлууд, креатив директорууд тэгээ эдгээрийн нэг болж ажиллах нь бол миний хувьд бол одоо нэр төр хэрэг байсан. За 400 орчим бүтээлтээр ажилласан байна. Нэг бүтээлийг компанид ажлыг шүүхэд ойролцоогоор 20 минут зарцуулсан. LV-ийн, Mercedes-Benz-ийн, Apple-ийн энэ McDonald's-ийн маркетруудын хийсэн бүтээлийг нь одоо ингээд шүүх тэр үйл явцд бол ингээд асар их зүйлийг суралцж байгаа. За нэг бүтээлийг ингээд уншиж танилцахад бол бараг ингээд IELTS-ийн reading хийж байгаа юм шиг тэр их материалыг уншиж цуглуулна. Заримдаа ойлгохгүй брэндүүдийн талаар тэр Латин Америкийн тим нэртэй брэнд, тим нэртэй инфлюенсертэй хамтраад тим компанид ажил хийж байгаа гэхээр ингээд зарим зүйлүүд нь ойлгомжгүй байна. Тэгээ судлаа авчихаар нэг мэтгэд гэсээд бараг нэг цагийг зарцуулсан байждаг. За бас нэг чаленж юу байсан бэ гэхээр одоо ингээл New York-ийн Times Square, Лондонгийн Piccadilly Circus гэл те. Эднэр дээр гарч байгаа рекламууд чи өмнө хараад вау ямар бүтээлч юм бэ гэж селфитэй зураг авуулж явсан болохоос биш те. Би чиг хандлагаа өөрчлөх шаардлагатай болсон. Тэгээ шүтэн бишрэх өнцгөөс биш шүүн пунгаах өнцгөөс харна гэдэг бол цаанаасаа гарцсан байгаа тэр дөрвөн үе шаттай шүүлтийн онооны процессын дагуу үнэлгээнүүд тавьж байгаа. За шүүгч нарыг 2 сарын хугацаанд ажиллуулахдаа 7 хоногийн хугацаатай нэг юм bias-ийн сургалтанд хамруулсан. Хүн ер нь өөрийн мэдлгүйгээр нөлөөнд автчихдсан байна л та. Одоо энэ TripAdvisor-ийн жишээн дээр гарч байна л та. Гадаа ингээл бороотой, ингээл салхитай, шуургатай байх үед нэг ресторанд орсон одоо үнэлгээ өгсөн хүмүүсийн оноо айгу муу байна гинэ. Айгуугүй нартай өдөр хоол идсэн хүмүүс тэр тоочийн хоолнд их өндөр үнэлгээ өгöd байна гинэ. Энэ бол bias. Яг адилхан сургуулийн гуанзнаас гарсан бургерийг нэг нь McDonald's-ийн цаасанд боогод сурагч нарт идүүлсэн юм байна дунд сурагч. Тэгсэн чинь бас ялгаагүй McDonald's-ийн бургер нь илүү амттай байна гэж хариулсан. Энэ бас брендинг bias. A post-apocalyptic giraffe astronaut generated. Genghis Khan playing a guitar solo. Pixel art generated. A man holding a delicious apple. What's with his hands? Did they use AI to make this? Because why does he have 6 fingers? Why does he have 6 fingers? That's what. Тэгээд KFC-ийн хувьд бол Чингис хааныг AI ашиглаад гитар тоглуулсан байсан. Тэгэнгүүт би ингээл өөрчлөгдөж байгаа байхгүй тий. Вау! Энийг дэмжиж гээ тий. Гэхдээ bias-ийн сургалтанд суусан учраас тухайн зүйл дээр яг шударгаар үнэлгээгээ тавих гэж хичээж байгаа. За, welcome to the Lions Juror Bias Awareness Training. Bias is a topic that is everywhere. 1, bias has a real-world impact. And 2, bias is linked to unfairness. For example, black athletes are often positively stereotyped as strong and fast. But when we only see black athletes as strong and fast, we miss when they're strategic and intelligent in their sport. Whilst being strong and fast are good attributes, they don't give credit for the hard work and effort that is often attributed to white athletes.
And this is just one example of where a so-called positive stereotype is used to oversimplify and fails to give the appropriate respect. The problem, of course, with positive stereotyping is that it produces a similar effect to negative stereotyping. За эндээс үзэхэд бид нар ямиг generalize хийгээд. За Непалаас ирсэн, Мянмараас нэр дэвшиж байгаа, Нигерия, Монголиас нэр дэвшиж байгаа бүтээлүүд өгвөл ингээл улс үндэстнээр нь generalize хийгээл. За Америк, Англи заавал авах хэрэгтэй гэсэн үг биш. Заавал элвээ Apple чанал авах хэрэгтэй гэсэн үг л биш юм байна. Шүүгч нар маш хатуу шалгууртай учраас дэлхийн нийтэд нөлөөсөн импакт байх албагүй. Тухайн community-д эсвэл тухайн дүүрэгтээ бараг бүс сумандаа хүртэл нөлөөсөн байвал өндөр үнэлгээ авдаг байх нэ. Дараагийн нэг кейс бол 32 настай нэг монгол залуу Европ техник байлдаанд авсан байна. Том компанид ажилласан. Алт мөнгө хөрлөлийг цуглуулсан. Тэгээд нөгөө 32 настай залуу Бат гэдэг мань хүн маркетингийн компанид ажил хийгээгүй military компанид ажил хийсэн юм байна. Энэ хүнийг гадралж байгаа байх Зүч хааны хүү Бат гэдэг одоо нэртэй залуу байгаа шүү дээ. Тэгээ мань хүний одоо байлдан дагуулсан үйл ажиллагаа Европт одоо хүртэл ингээс нөгөө сайнаар дурсагдж байгаа талаар бас Rotondo stage гэдэг чинь амар олон стейжүүдэд хуваагдсан. Хэдэн мянган цагийн зааланд одоо ингээл яг өнөөдрийнх шиг ийм зааланд бараг 10 заал байгаа. Тэгээ нэг тайзан дээр ярьж байна Монголиа гэдэг. Тэгэхээр Монголиа гэж хэлэхгүй байгаа шүү дээ. Ягаад бид нар Монголиагээ орчуулсан мэдээгүй. Монголс гэж яриад байгаа байхгүй тий. Georgia гэдэг улсаас гарч ирсэн ихтгэл дээр нэг ийм зүйл ярьж байна. Оросын нөлөөнд бол сүүлийн 100 жил байна. Жохон чаленжинг байна. 50 креатив директорыг шоронд хийчлээ. Энэ шовдлого явдал юм уу? Бид нар 200 жилийн хугацаанд Монголын одоо эзэнт гүрний дор байхдаа чөлөөт худалдаа харилцаа холбоо гэдэг зүйл нэгдээд эмэгтэйчүүдийг дээдлэх ёс гэж бий болоод за дээр нэмээд шашин шүтлэг чөлөөтэй шүтэх боломж гараад тухайн үед гарч ирсэн шашны мөргөлдөөнүүд байхгүй болчихсон. Тэгэнгүүт Жоржиагийн баруун талаас дотолдог байсан Франц, Шведийн эзэнт гүрнүүд дотлоо болчихж байгаа. Нэгсэндээ 200 жилийн хугацаанд Бат гэдэг нэртэй залуугийн хүс хүн байгуулсан одоо military campaign-ийн хүрээнд бол хамгаалтанд байсан байна. Тэгээд энэ бүхнийг сонсоход бол те Монголын 20-тай 30-тай залуучууд маань хитрхи дараахан байгаад идэм байна. Батын байгуулсан одоо энэ компанид ажил бас Монголын дуу хоолойг дэлхийн давцанд хүргэсэн юм байна шүү гэдгийг тавтан туулах. За дараагийн хэсэг дээр нөгөө LVMH чинь надтай хамт шүүгч хийсэн юм хэрэгтэй байгаа. Одоо энэ CMO хийдэг 75 брендийг удирдах байгаа бол. Тэгээд ихтгэл дээр нэг сонирхолтой гихц хэлсэн. Тэрийг одоо бүгд цээжлээд авчмаар байна. Тэгээд та бүхэндээ тэрийг одоо тасдаж аваад үзүүлэхээр мэдээлээ. On to the second C now, which is the customers. Contrarily to FMCG, fast-moving consumer goods, and for those who know me well, I spent 30 years working in fast-moving consumer goods. We don't try to meet the customer's need. If we just meet the customer need, we are dead. Тэгээд би гайхаад одоо энэ Францын компаниуд их зөрүүд байд юм болов уу гэх. Яаж юм гэхээр танах үндэстэн давсан корпорац үстэй юм гээд. Үгүй шүү дээ, манайх стартап компани. Яагаад гэвэл бид нар бүх брэндүүд дээр стартап майндсетийг суулгадаг. Та чинь тэгээд маш олон брендийг удирдах явуулт юм биш тэгэхээр. Гэхдээ бид нар энийг брэнд гэж нэрлэдэг юм аа, хаус гэж нэрлэдэг. Dior House, Moyot House, Tiffany & Co гэдэг нэртэй хаусууд байдаг. Тэгжиж бид нар араа бусдаас өөрөөр сэтгэдэг. За тэгвэл та luxury item зараад ингээд яа тийм биш тэгээд. Гэхдээ бид нар бараа зардаггүй шүү дээ, item зардаггүй. Юу зардгийг гэхээр бид нар Францын соёлыг экспортлдог компани гэж хэлж байгаа. Эндээс үзэхээр тухайн компани удирдагч нар ямар философиг тээж тэр брендийг олон улсын давцанд гаргаж байгаа нь бол миний хувьд бол маш сонирхолтой санагдсан. За хоёр дахь нэг сонирхолтой зочин бол дэлхийн шилдэг маркетер болсон энэ залуу байгаа. Тор Мэрэн гэдэг. Тэгээ мань хүн тайзан дээр гарч ирэхдээ бас нэг сонирхолтой ихтгэл тавьсан. Бас нэг юм хэлцгийч болмоор тий. Одоо яг яваад байгаа трендийн талаар, AI-ийн талаар мань хүн өөрийнхөө үзэл бодлыг хуваалцсан. Тэрийг авч үзцгээе. To accept this award on behalf of Apple, please welcome to the stage Apple's Vice President of Marketing Communications, Tor Myron.
In this time of huge change and fear, I've got good news and bad news. And the good news is AI isn't going to kill advertising. The bad news is AI isn't going to save advertising. We got to save ourselves. Thank you. Одоо ингэж ярьж байна. Нөгөө before Christ гэдэг BC гэж товчлдог байсан. Тэгсэн чинь ердөө 4-5 жилийн өмнө гарч ирсэн ChatGPT дэлхийг өөрчилж байна. Тэгэнгүүт манай эртний өмнөх before ChatGPT 2020 он гэж ярьж штэ. Тэгэхээр storyboard хийхээс ахуулаад зохиол гаргах, copywriting, кино хийх энэ процессууд дээр AI бол асар хүчтэй орж ирж байгаа. Тэр Apple-ийн захирал хүртэл санал нэгтэй хэлж байгаа. Гэхдээ технологи гэдэг зүйл өөрөө хизээч түүхэн он цагийг авч үзэхээр урт хугацааны ажилгүйдлийг бий болгож байгаагүй гинэ. Конвейер угсралтын систем гарлаа, машин гарлаа, ийм автоматжуулалт робот гарлаа, төр зүрийн ийм дисрапт үзүүлдэг. Гэхдээ урт хугацааны ажилгүйдлийн шалтгаан бол байдгүй юм байна. Тийм учраас манай хүний хувьд бид нар өөрөө өөрсдөө аварна. Дараагийн шинэ ажлын байрыг олгоно гэж хэлсэн байна. За, outdoor төрөл гэдэг яг миний одоо шүүгчээр ажилласан төрөл дээр нэг төрлийн бус байгууллагын ажил шагнал авсан. Grand Prix гэдэг шагнал авсан. Тэгээ энэ бүтээл юу болох талаар хэдүүлээ нэг клипнээс харцгаая. Ça ira. Les aristocrates à la lanterne. Ça ira, ça ira, ça ira. Les aristocrates, on les pendra. Францад маш зөрөгтэй ард түмэн 2024 онд Дэлхийн Олимпийн наадмыг зохион байгуулах болсон чинь урд өмнө байгаагүйгээр дэлхийн нийт хагаралдаж батрагдсан байна. Нөгөө Украины дайн эхлээл, ковидын дараа асуудал үүсэл, дээр нь арьс өнгөөр ялгуурлах үзэл яагаал, эмэгтэйчүүдийг гадуурхаал тэ. Тэнгүүд нөхдүүд хэлж ин л та бид нар дэлхий дээр хүний эрх төрсөн газар нутаг учраас Олимпийн наадмыг эв нэгдлийн төлөө зохион байгуулна гэдэг. Асар их шуугиан дагуулсан тэ. Хитрхи хүний одоо олон төрлийн хүмүүс орууллаа тэр. Тэгээд Канны наадам дээр нэр дэвшсэн бүтээлийнхаа хүрээнд одоо гарсан үр дүнг нь харсан чинь нөхдүүд бид нар стадионд хийхгүй. Синам мөрнийг стадион болгоно, Олимпийн нээлт болгоно. 320 мянган хүний багтаамжтай стадион анх удаага 6 км урт голын ирэг дагуу бүх улс орны тамирчид завтай гарч ирсэн. Тэгээд энэ ажлыг бас нэг эйженси хийсэн юм байна. Havas гэдэг нэртэй. Францын эйженси. Тэгэхээр энэ агентлагууд маань бол дараагийн төвшөндөө хөгжөөд 2 тэрбум хүнд хүрсэн медиа баингийн хүрээнд одоо хичнээн сая төгрөгөөр тооцож болохгүй үр дүнг авчирсан. Тэгээд энэ ажлын арт талд гарсан үр дүнг кейс видео болгож үзүүлсэн байгаа. Тэгэхээр кейс видеогоо яаж хийхээс шалтгаалаад тухайн улс, тухайн баг хамт олон шагнал авах хэсэг нь шийдэгддэг. Тэгэхээр Олимпийн наадмын кейс видео ямар байсан талаар бүгдээрээ харъя. Le ciel bleu sur nous peut s'effondrer et la terre peut bien s'écrouler. Peu m'importe si tu m'aimes, je m'en fous du monde entier. Tant que l'amour inondera mes matins, tant que mon corps frémira sous tes mains. Peu m'importe les problèmes, mon amour, puisque tu m'aimes. J'irai jusqu'au bout du monde, je me ferai teindre en blonde si tu me le demandes.
J'irai décrocher la lune, j'irai voler la fortune, si tu me le demandais. Je renierai ma patrie, je renierai mes amis, si tu me le demandais. On peut bien rire de moi, je ferai n'importe quoi, si tu me si un jour la vie t'arrache à moi, si tu meurs, que tu sois loin de moi, peu m'importe si tu m'aimes, car moi je mourrai aussi. Nous aurons pour nous l'éternité dans le bleu de toute l'immensité, dans le ciel, plus de problème. Mon amour, crois-tu qu'on sait? Норм бардсдгаа дуулахад хүмүүсийн 6 метрхүү ажил шар ус тусдаг юм лээ. Энэ Селин Дионы дууг дууссаны дараа Сина мөрний ирэг дээр байсан 320 мянган хүмүүс чив чимээгүй болсон байт юм аа гэд. Тэгэхээр хүн төрөлхтний түүхэнд хамгийн бүтээлч наадмыг яаж хийхийг харнаа гэд Лос Анжелес гээд бас төгсөж чинь те дараагийн олимпиадад зохион байгуулах газартаа бас мессеж дамжуулж байгаа. За өнөөдрийн илтгэлээр за Матил Дэлүм те Батхан Apple-ийн захирал Эрдэнэ Шимэг гэдэг энэ 22 настай жоохогны талаар ингээд та бүхэндээ хуваалцлаа. Нэг ийм үг байдаг. Монголын нууц товчооны урд одоо сэрүүлэн үлдээсэн нэг өмсгөлтөр хавцгай цүлд өндөр нарс мод ганцаараа ургадаггүй. Өндөр нарс мод их ойн дунд олон нам өндөр нарс модны зэрэгэлтэд ургадаг. Сэндийн дамтны сүрэн гайс. Тэгэхээр бид бүгдийн хувьд өөрсдийгөө 20-30 таа гэж голмооргүй байгаа. Монголын эдийн засаг 100 орны хойно явдаг гэж бид нар голмооргүй байгаа. Бид нар Монголын түүхээ санаад те өөрсдийгөө ямар хүмүүсийн үр удам гэдгээ мэдрээд өөрсдийн ажиллаж байгаа салбартаа импакт үзүүлж Монголын дуу хоолойг дэлхийн давцан та бүхэн хүргэж яваарай. Баярлалаа.